Hi, PG байна. Та гарчхан дээрээс харсанчлан өнөөдөр хэрсэн охины өдрийн тэмдэглэл 1-р бүлгийг ярих болно. За тэгээ яриа байхгүй шууд эхлэе. Ники хаяа ээжийнхэн толгойн ажиллахгүй байгаа юм байх гэж гайхдаг. Яг л 8 сарын 31-ний Бямб гараг шиг буюу өнөөдрийн шиг гэсэн үг л дээ. Учир нь Ники бүхий л амьдралынхаа турш гуйж байгаа ухаалаг гар утсыг өнөөдөр ч бас гуйсан. Түүний хувьд ухаалаг гар утас бол өөрт нь амин чухал ус агаар л гэсэн үг. Ники Вестчестерийн сургуульд саяхан шилжиж ирсэн юм. Тэнд нь хийхээ ихэд буюу хөрхөн хөгжилтэй од охид гээд нэг бүлгэн байдаг. Эдэнтэй найзлахын тулд л гар утастай болмоор байгаа юм. Одоо тэгээд өөр яаж найзлах вүлээд? Ники аргаа бараад бүр $1299 үнэтэй утас авжээ. Ники бүр өөрийн гэсэн баярын бүжигтэй заа. За тэр чихав. Хоёр хийхээ охин хажууд нь байхад ринг гэд утсан дугараад байдаг. Никиж утсаа авахаас өөр аргагүй болж локро онгойлгов. Яг үнэндээ тэр утас нь утасны бүхэлд байдаг том утас болж таардаг нас. Залгсан хүн нь ч дугаар амдарсан болж таардаг нас. Oh my god. Тэр утсаа эргүүлж зараад ээжтэй гар утас авмаар байна гэж дахиад гуйв. Гэтэл ээж нь нассэн тэнэг чацхан бар өнгөтэй тэмдэглэлийн дэвтэр өгнө. Манай хүн бүр дэлб бүсэрч байгаа юм чинь. Сүүлдээ бүр хизээч энэ дэвтэр дээр юм бичихгүй гэж андгаа тангараг өгөндөө. Гэсэн 9 сарын 2-ны даваа гарагт за бид хангаргаа зөрчлөө гэд бичиж эхэлнэ. 9-р сарын 3-ны мягмар гараг. Та нар санаж байвал Ники гэж Барина гэдэг дүү бий. Никигийн дүү юм чинь Никигийн дүү гэдээ дуудъя. Ники дүүдээ шүдний дайгын шүдийг чинь наваад хөгшин хүний хиймэн шүд хийдэггээ хэлсэн биш буруугаар ойлгоо трауматай болчих. Тэгээ шүүн бүр айгаад игч буюу Никиг дуудаж 0 ордог. Үгүйгээ хэлсэн биш оронд нь ороод хувийн орондод нь хардаад эхлэе. Төрсөн аз дүүмийн чинь твчнээ гэж бэжсэн чи аав ээж хоёр нь орж ирээ босол хувийн орондод нь хардаад эхлэв. Эхэндээ чив чимээгүй байсан ч сүүлдээ твчгээ байгаад асгартлаа уйлна. Уйлаад барахгүй болохоор нь аргагүй эрхэнд хамтдаа унтлаа. 9 сарын 4-ний лав гараг. Хийхээ очуудын хатан гийдэх Маккензи Холлистер Никигийн шүүгэний яг хажууд нь байрлах шүүгэнд оржээ. Шаргал ус цэнхэр нүдтэй тэр охиныг Ники яагаад үзэн яддаг вэ? Учир нь Маккензи үргэлж өөрийг нь доголдог. Ники Маккензиг шулам гэдэг болохоор шулам гэд нэрлэжээ. 9 сарын 5-ны пүрэв гараг. Ники сургууль руугаа ортол 10 метрийн цаана шулам 2 найзын хамт загварын цагдаа болцсон явж байдаг. Дөрөв нүстэн загварлаг цамц халуухан гэсэн сэтгүүл барьчихсан. Шулам уст нь уруул өнгөлөгч пүтэр барьчихсан. Шулам цаасан дээр загварын цагдаа гэж бичээд өсний эндүү чан гатчихсан. Гуруула зогсож байдаг. Шулам бурхан минь би Никигийн өмсөн цамцтай нь яа гэж л цамц нохоондоо амтны дэлгүүрээс авч өгсөн штэ. Тэгснээ нохоо нь таалагдахгүй байна гэж байгаа юм шиг гал руу явж шатаацсан гинүү.